хийгээд гişэлэг мат. Also if you see particulates are going into the Сайн байцгаана уу хүн үзэгчтэй. Өнөөдөр манай Defacto нэвтрүүлгийн зочноор Монгол ID компани гүйцэтгэх захирал Халиун Бат оролцож байна. За сайн байна уу та? За сайн байна та. Монголын эдийн засгийн форум дээр Монгол ID компани бэлдээд та өнөөдрийн Монгол улсын бизнесийн орчин нөхцөл ямар байна вэ гэсэн тайлан тавьсан. Их сонин танилцуулга хийсэн. Тэгээд тэр хоёул энийг одоо би үндсэндээ хоёул ярих гэж энэ цугларсан. Тэгэхээр Монгол улсын хамгийн том одоо сорилт юу байна вэ өнөөдөр? Тэг ер нь зөвхөн бизнесийн орчин талаас нь ярих юм бол хамгийн том сорилтыг би юу гэж харж байна гэхээр ер нь бол нөгөө мэргэжлийн хэлээр chronic capitalism гэж нэрлэдэг байдаг. Нөгөө хит их улс төрчсөн бизнес эсвэл хит их бизнес руу орсон улс төр тийм орчин манай энэ нийгмийн бол аюул том өжиг болцсон болов уу гэж би хараад байгаа. Ялангуяа энэ өөрөө маш олон салбарт ер нь бараг ороогүй салбар гэж алга л та төрийн оролцоогүй салбар гэж алга. Буцаад ямар нэг байдлаар төрөөс юм гуйдаггүй бизнес гэж бараг байхгүй болчих. Тэгээд энэ жоохон ийм итгэхгүй ийм одоо юу гэдгийг хэтэрхий ийм улс төрчсөн ийм сонин орчинд эрүүл өрсөлдөөн гэдэг юм байхгүй болчтой л да. Тэгэхээр энэ өрсөлдөөн байхгүй болчихлоор буцаагаад зах зээл дээр маш олон дохионууд худлаа явагдаад тэгээд зах зээлээс хамгийн эрүүл одоо өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргаад цаашаа явах хэвээр тэр нөгөө сонгодог тогтолцоо нь байхгүй болоод хин төртөө хин одоо юу гэдэг хууль хяналтын байгууллагатай их ойрхон ажиллаж чадсан илүү цаашаа явдаг нэг өсөндөө ийм эрүүл бос одоо шалгуурлын тогтолцоо зах зээл ноёлцсон гэдэг нь миний ойлгож байгаагаар бол манай Монголын хамгийн том одоо эмгэнэл юм болов гэж харж байна. Эмгэнэл хамгийн том бидний урагшлах хөгжил цаад болж байгаа чинь та улс төрсөн бизнесчсэн улс төр гэж хэлж байна тийм. Тэгэд энэс болоод өрсөлдөх чадвар бий болж чадахгүй байна гэж. Хоёулаа тодорхой салбар дээр ярив. Та өнөөдөр банкны салбарыг барилгын салбартай ярьсан. Эхлээд банкны салбар дээр яаж харагдаж байна? Ер нь бол Монгол улсын банкны салбар уул нь бол бүртгэлтэй 10 хэдэн банк байдаг. Гэвч яг үнэн чанартай бол дөрвөн том банк нь манай зөвхөн банкны салбар төдийгүй хөл бүтэн санхүү хөрөнгийн зах зээлийн өөрийнх нь нийлүүлсэн хэмжээнд 88% нийцэлж байгаа байхгүй дөрвөн банк. Тэгээд энэ нь бол яг хуу нөгөө банкнуудынхаа өнцгөөс харахад ч гэсэн хэрсэлтэй харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл нийт эдийн засгаар байж байгаа тэр бүх том эрсдлийг энэ дөрвөн банк үрээд явж байгаа нь өөрөө бид нар маш аюултай нөхцөл дээр байна гэсэн санаа. Тэгээд дээрэс нь энэ түүхэн одоо нэг анхны арилжааны банк би бас үеэс одоо ингээд маш олон хуулиудаар энэ банкны салбарын монопол байдлыг бий болгосон байгаа үе шаттай. Ингээд тэр нь санаатай ч юм уу зохион байгуулалттай ч юм уу. Тийм бид манай торгоны зам сан дэрэгдээ think tank судалгааны институттэй. Тэгээд бид судалгаа хийсэн банкны салбар ер нь банкны зах зээл яагаад ингээд тодорхой юм хөгжлийн юм сонин одоо нөхцөл байдал орчоо гэдэг тал дээр шалтгаан нь юу вэ гэж судлаад тэгээд ер нь илүү явж энийг тэр хуулийн талаас нь ингээд хамгаалчихсан одоо монопол болгочихсон тийм нөхцөл байдал үүссэн юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Тэнд хууль нь өөрөө банкуудыг монопол байх боломжийг бүрдүүлж байна гэж хэлж байна тийм. Тий яг үнэ. Өөрөөр хэлбэл яг тодорхой нэг бидний судалж гаргаснаар 34 хууль дээр банкыг бол одоо тухайн аж ахуй үйл ажиллагаан дээр цорын ганц этгээд болгож одоо хуульчилсан байна. Тэгээд тухайлбал бидний сайн мэддэг төлбөр тооцоо гэж байдаг. Одоо жишээлбэл бид нөгөө карта уншуулаад бид нар гүйлгээ хийдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг бол жишээлбэл зөвхөн банк хийнэ гэдэг ингээд өөр аягүй тодорхой заагаад тавьчихсан ч байт юм уу. Гэх мэтлэнгээр ингээд хуулиуд дээр болон Монгол банкны өөрийнх нь гаргасан журмууд дээр энэ банкны үйл ажиллагааг одоо бусад өрсөлдөгчдгээд орохооргүй болгоод санхүү үйл ажиллагааг бусад өрсөлдөгчдгээд орохоогүй болгож ингэж хааж монопол байдалтай болгосон байна. Тэгээ энэ нь өөрөө бас нөгөө нэг талаасаа харахад мэдээж санхүүгийн үйл ажиллагаа бол өндөр эрсдэлтэй энэ дээр бол тодорхой харилцаа шалгалтад байх ёстой л доо. Гэхдээ тэгээд нөгөөдүүлийг нь бусад банкны бус этгээдүүдийг ийм нарийн төвхтөө санхүүгийн операшн руу оруулахгүй болохоор тэнд чинь хийж үзэхгүй байгаа юм чинь суралцахгүй шүү дээ. Тэгэхээр
Тэр утгаараа магадгүй энэ банк ус санхүүгийн байгууллагууд хадгалан зээлийн оршоод магадгүй бусад даатгалын нөгөө хөрөнгийн зах зээлтэй холбоотой тэр нөгөө бизнесийн байгууллагууд хөгжихгүй байгаа. Бас нэг шалтгаан тэнд бизнес байхгүй байгаа юм чинь. Бизнес хийхгүй байгаа юм чи яаж тэр хүн чадах шүүгчүүд. Тэгээд мөн та илтгэлдээ банкуудын өөрийнх нь зардал өндөр байна. Маш олон хүнээр жишээ бусад оронд техникээр хийж байгаа юмыг манайд маш олон хүнээр хийж ийн гэж. Тэгэхээр тэр чинь нөгөө бас олон хүнд ажиллаж өгөө зүгээр юм шүү. Яг хөө нэг талаас хүмүүс ажиллаж байгаа сайн юм шиг мөртлөө нөгөө талаас том эдийн засгийн дүр зургаар харах юм бол өөрөө эн чинь явж эдийн засгийг хөдөлгдөг их чухал хэрэгсэлч өөрөө мөнгө шүү дээ. Тэгэхээр чинь мөнгийг маань ингэж одоо хөдөлгөөнд оруулж идэг бидний хувьд бол нэг том сонголт алга шүү дээ. Хөрөнгийн зах зээл гэдэг юм байхгүй. Явж бид тэр банкн дээр очиж л буудаг те. Тэгэл чинь тэр аж ахуй маань банк маань өөрөө өндөр зардалтай, өртөг зардлаа боддгоо, оптимизац хий гэж сэтэл нь бас жоохон тийм хүчтэй биш. Ийм байгаа тохиолдолд нөгөө буцаагаад банкны салбараас үйлчлэгээ авч байгаа хүмүүсийн хувьд өртөг зардал нь буурах, сайн үйлчлэгээ авах гэдэг нөгөө маш олон юм байхгүй болчихж байгаа. Өндөр зардалтай байгаагийн ерөнхий банкны салбар өндөр зардалтай байгаагийн нэг тодорхой жишээ бол тэр ATM машинууд биш. Тий, ATM машин өөрийнхөө яраатал зогсоол хайрын зай тийм ээ бас. Тэгээд тэр хүн болгон өөрийнхөө карт тусдаа карт авч яваад тийм ээ. А мөн тэр нөө sales post тийм энэ дээр бас банк болгоны уншдаг карт юм байгаа. Тэгээд визагаар гүйдгээ хийхэд банкуд чинь баг 1% ч билүү виза компани руу бас өгж байгаа шүү дээ. Гадаадын виза компани бусад орнууд жишээлбэл Япон дотор өөрийнхөө төгрөгийн дотор өөрсдөө карттай байна шүү дээ. Орос өөрийн карттай байна, Хятад өөрийн карттай байна. Тэгэхээр энэ талаар бас хад үзсэн юм байгаа юу? Тий, яг хоо ер нь бол манад харилцааны 4 том банк нөгөө 88% эзэлж байгаа гэдэг. Тэр 4 том банк маань өнөөдөр бас нэг тийм сонин дүр зургийг бий болгоцсон. Юу гэхээр дөрвөлэл их тийм сонин дундаа хамтраад хийж болох ч юм уу эсвэл тим имийг заавал тусдаа хий гэдэг нэг тийм. Дөрвөлэл нэгэд монопол мөртлөө бас хоорондоо өрсөлдөө. Тэгээд тэр нь их өндөр зардалтай байна гэдэг. Нийгмээр наваад үзэх юм бол тийм нийтээр. Яагаад нэг машинаар унших нэг ард машин. Ер нь бол бүгдээрээ тэр чинь мастер виза карттай одоо нөгөө сертификашн гэж ярьдаг. Тэгээд тэр нөгөө янз янзын тохиргоонууд хийдэг. Тэнд барьцаа байршуулдаг. Тэд нар шимтгэлдүүлж байгаад уулна гэдэг. Ер нь бол дөрвөлээ нөхөх хаад байгаа байхгүй. Ингээ адилхан. Нэг нөхөр явчих болох байсан юм. Дөрвөн тал зэрэг нөхөх хаад ингээ өөрөө зардал гаргаад байгаа. Тийм. Таны шөөнийг санаа юу байсан гэхээр энэ өрсөлдөөн баг байна. Банкны салбар тэр бүх энэ мөнгөн дээр одоо нөгөө хөрөнгийн зах зээл байхгүй байна. Зөвхөн мөнгөний зах зээл энэ дээр банк нэр ирэх байна гэж ярьж байгаа. Тэгээд жишээлбэл Монголд гадаадын банк оруулж ирвэл ямар гэж байгаа. Би бол банкны салбарт бол хамгийн түрүүнд либералчлал эрхтэй салбар юм болов уу гэж харж байгаа. Өөрөөр хэл энэс бид нэр бүгд хожно. Банкуд ч хожно. Дээрээс нь манай мэдээж эдийн засаг тэр чигтээ хожно. Ард иргэд хожно. Тэр бол банкны салбарын хамгийн түрүү либералчлал хэрэгтэй. Одоо бид нар дэлхийн маш олон орныг харж илээ шүү дээ. Тэнд зөвхөн үндэснийхэнд банк ажилладаг гэсэн улс баг байхгүй шүү дээ. Тийм манайх л байгаа. Тэгээ манайд одоо хамгийн түрүүнд за орё гэсэн банк бол одоо Bank of China, commercial bank тийм ээ. Төлөвчийн газар байгаа. Тэрийг та яаж харж байна? За яг хин гэдэг тодорхой юм дээр бол одоо би санал хэлмээр байна. Ер нь бол бид нар либералчлал хэрэгтэй. Энэ дээр бол маш хурдан алхам хийх хэрэгтэй. Тэгэл юм бидний нэг түгээмэл нэг өвчин биш нэг харддаг. Тэгэл энэний ард дандаа нэг тийм political agenda нэг ямар нэг юм байгаа гэсэн нэг тийм харын л юм яваад байдаг. Эсвэл яг тийм болгох кроны капитализм гэж та түрүү ярьсан. Тэр сонирхол байгаа юм л да. Ямар нэгэн асуудал гараад ирэхэд чам руу халдчих. Нугая хой хүмүүрөө нь халдах тийм юм эрүүл бос тийм уравсгал ухаан санаагаараа урдахгүй хүн илүү доромжлохоор уралдаж байгаа. Тийм. Ер нь бол айгүй тийм хүний хувийн амьдрал руу өнгөж доромжилж ямар ч хамаагүй юм руу ордог тийм нийтлэг урамсгал бий болсон. Харамсалтай тийм барилгын салбар. Тийм барилга бол барилгын салбарт өөрөө бол ингэсэн шүү дээ. Одоо хичнээн одоо хэдэн мянган байшин эзэнгүй байгаа. Ер нь бол манай барилгын салбарт байж байгаа нийлүүлэлт нь өөрөө эрэлтээсээ 3 дахин өндөр байгаа байхгүй яг өнөөдрийн нөхцөлөөр. Эрэлтээс. Гэхдээ нөгөө талаас 70 мянган айл орон сууцнд орох гэнэгүй хонч. Эрэлт гэдэг ч өөрөө бид нар мэдэн шүү дээ. Төлбөрийн чадвартай л хэрэгцээ хэлж байгаа. Тэгэхээр төлбөрийн чадвартай хэрэгцээ. Бид нар бол эрэлт гэдэг тэгж тодорхойлж байгаа байхгүй. Тэрээс хэрэгцээтэй үрх айл бол маш олон байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр юу гэдгийг магадгүй зээлийн хүүг бууруулад
орлогын одоо өшөө доор түвшинтэй байж байгаа хүмүүст орон сууц авах боломжийг олгож ийн гэж ярьж байгаа. Энэ нь өөрөө мэдээж зөндөө хүмүүс ярьж байгаа шүү дээ. Нэг эдийн засгийг эрсдэлд оруулж яана. Би айгуу сонин нэг юм гайхаад байдیں۔ Бид нар хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх тухай ярихаасаа илүү ингээ одоо байж байгаа тогтмол орлого дотор яаж зардлыг өсгөх тухай яриад байдаг. Тэгэхээр чин тэр дотор тэр нөгөө зээлийн хүү юм уу бусад зардал шингэхгүй байгаа учраас тэр хүчээр улс төрийн шийдвэрээр ингэж багасгаж байгаа. Нэг эрүүл босол юм байна. Ингээд яваад байгаа нь барилгын салбарын өрсөлдөх шалгуурт нөлөөлөд байна гэж үзэж байгаа тийм. Яг үнэ. Одоо юу гэдгийг энэ манай бизнес сайхны бас өөрсдийн алдаа гэж би өнөөдөр яриад байгаа нь гол тэр. Ингээд ямар нэг улс төрийн тийм пропаганда янз янзын амлалтанд одоо итгэж тэрэнд найдаж ямар нэг тооцоо судалгаа байхгүйгээр тэр барилгын салбар руу аваач их мөнгө хийдэг эрэлтээ тооцдгүй ямар хэмжээний орон сууц үнэхээр эрэлттэй байгаа иргэд юу хүсэж байгаа гэдэг талаар тооцоо судалгаа их багтаа их маш их орон сууц баригдаад байгаа байхгүй. Зарагдахгүй байгаагийн мэдээж нэг юм нь эрэлт байхгүй байгаа. Нөгөө талд нь яг эрэлтийг хангах нийлүүлэлт байна уу гэхээр бас их хэцүү. Маш олон одоо хүмүүс энэ одоо байж байгаа барилгууд өөрөө бидний эрэлт хэрэгцээг хангахгүй байна гэдэг тухай юм бас яриад байгаа шүү дээ. Тэгэхээр чи бид яг ямар бүтээгдэхүүн нийлүүлчихэд байгаа гэдэг бас их сонир асуулт байна. Тэгээд жишээлбэл Би рүүпхийн шок харахгүйгээр 1 минутанд иглүүлж 30 минутанд 1000 цифр тогтоодог. Энэ бол хичээл сургуулийн үр дүн. Аливаа үдлийг олон дахин давтвал дадал зуршлуулдаг. Хуримч гэсэн үнэтэй адил. Тогтмол хуримтлуулж байж үр дүнд хүрнэ. Судалгаа хийж үзэхэд 2 сая орлоготой өрөх сар бүр 200 мянган төгрөг хуримтлуулах боломжтой байна. Ингэж хуримтлуулж чадвал 10 жилийн дараа 53 сая төгрөгтэй болсон байна. Тийм учраас хуримтлалыг зуршлуулах. Үн дэсний хуримтлалын хөдөлгөөр. Тань хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дор зогслоос дэлхийн брэндээр томилсон тансаг зэрэглэлийн орон сууцыг нэгээс 3 жилийн хугацаанд төлөвлөн өөрийн болгох таатай боломжийг зөвхөн бид санал болгож байна. Миний ертөнц, миний уран бүтээлийн минь тусгал. King Tower Luxury Apartment. Тэгээд жишээлбэл Энэ олон тэр барилга барий гэсэн хүсэл нийт одоо хичнээн их 80 төгрөг хийсэн байна гэнэ барилгын салбар. 8.7 их 80 төгрөг бай. 8.7 их 80 төгрөг манай эдийн засгийн бараг юу 20% ашигла тэнцэх мөнгө орцсон явж шүү дээ. Тэгэхээр энэ амар мөнгө би та хэлж ирсэн. Энэ мөнгө ингээд тийшээ орох тэр синдром дотор чинь барилга барих синдром дотор чинь ямар ч хамаагүй. Тэр хаана хажуудаа ногоо байна уу, хашаа байна уу, юм байхгүй юу. Нэг гоё реклам хийгээд усан оргилуулын тэр гаргаж байгаа усан оргилгүйгээр нэг тийм дөрвөлжийн барьчаа тавиад нь шүү дээ. Тэгээ одоо ер нь шинэ барьж байгаа газрууд чинь ер нь бол хажууд нь ногоожуулах юм тийм төлөвлөгөө байхгүй байна. Боломжч байхгүй, машинч багтахгүй байна. Тэгээ ийм маягаар энэ хот гэдгийн нүүр царай бол бас ингээд явчих чинь гэсэн. Аман өөрөө чинь хийсэн санаанд бол хэрвээ янз бүрийн ийм хөнгөвчлөөгүй байсан бол энэ барилгын үнүүд нөгөө хэрэгт байгаа эрэлттэй тааруулаад унах байсан гэж хэлсэн. Ганц унахгүй гэж байгаа тийм. Тэг за. Яг хоо энд хоёр шалтгаан багш байгаа зүгээр. Нэгдүгürt мэдээж янз бүрийн улс төрийн амлалтууд бол нөгөө нэгэнт ингээд хөрөнгө оруулалт хийсэн тэр хөрөнгө оруулагчид бас найдлага төрүүлээд байгаа. Тэгэхээр тэд нар нөгөө эдийн засгт хүлээлт гэж ойлголт байдаг шүү дээ. Хүлээлтийг үүсгээд байдаг. Тэгэхээр чин нэгэнт үүссэн хүлээлт бол үнд бас нөлөөлөд байгаа байхгүй нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа барилга гэдэг зүйл маань өөрөө бид нар яг үндэ бол саяхнаас л одоо Монголдо өөрсдөө барилгын их гол материалуудаа үйлдвэрлэх орлогууд одоо аягүй идэвхтэй явлаа шүү дээ. Тэгтэл чинь яг барилгын нөгөө бизнес маань идэвхтэй ингэж буцалсан тэр он жилүүдэд бол бид нар ихэнх бүтээгдэхүүнээ гаднаас авч ирсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ маань өөрөө буцаагаад долларынхон эрэлтийг өдөөгөөд тэнгуут чинь доллар эрэлт нь өдөөгдөнгүүт ханш нь өсөөд ханш өсчингүүд чинь бидний худалдаж авсан нөгөө барилгын материал чинь үнэтэй тусаад тэгээд тэр хүмүүс чинь буцаагаад нөгөөтгийгөө одоо тэр өндөр өртөгтэй барьсан юм уу бууруулах гэхэлээ бас хэцүү нэг талаас ийм хиймэл маягаар бий болгогдсон тогтооцсон үн зах зээлд буруу дохио өгөөд та ярьж нөгөө их барьж явах үед бид их юм гадаадаас авч ийсэн гэдэг. Тэгэхээр ийм их юм гадаадаас хэрглэж байгаа юм бол тэгвэл Монголд хичнээн олон цементийн үйлдвэр хэрэгтэйгээ бид нар одоо Монголынхаа хэрэгцээс хамаагүй илүү цементийн үйлдвэрүүд энэ тэндгүй бизнесүүд босгочлоо шүү дээ. Тэг за. Тий.
Тэгэхээр энэ бол өөрөө нэг үн гэдэг бол зөвхөн эрэлт нийлүүлэлт хоёр нийлж байгаа цэг биш. Энэ мэдээлэл үнэн байх юм бол дараагийн бизнес нөлөөлгөө гэдгийг харуулж байна тийм ээ. Тий. Маш олон бизнес нөлөөлж байгаа барилгын материалын үйлдвэрлэл. За тэгээд дээрэс нь хүмүүсийн нөгөө хувь хүмүүсийн маш шийдвэрт нөлөөлж байгаа байхгүй. Би хизээ орон сууц авах уу, яах уу, ийх үү гэдэг тий. Тэгээ нэг хэсэг чинь монголчууд нөгөө жирийн хүмүүс за энэ барилгын өмнө өсөөд энэ шүү. Хурдан нэг орон сууц аавь гэгээд бүгдээрээ бас нэлээд итгэвтэй ингэж зээл хөөцөлдөг энэ төр үзэгдэл байсан. Тэр нь бас нөгөө үнэнд нь өдөлт болчихж байгаа гэж байна. Одоо энэ түлшний үн байна тийм. Нефт бүтээгдэхүүний үн. Та энэ чиглэлээр бас ажиллаж байсан. Тэгээ одоо сайн нэг хэсэг гомдол гарлаа шүү дээ хүмүүс. Дэлхий дээр үн буураад байдаг манайд буурахгүй маа. Тэгснээ одоо ер нь нэмэгдсэн үгүй юу гэсэн ийм хардлагатай гараад ирсэн. Энийг та яаж харж байна? байна? Ер нь бол яг тэ нөгөө 20 дугаар зуунд дэлхийн бараг нэг дийлэгт юм байлээ шүү дээ. Ер нь бол баг одоо мэдрий мэддэг бүх улсад энэ үнийг тогтворчуулах орлого байсан юм байна. Тэгээд хамгийн одоо алдартай шээ бол тэр Никсон гэдэг Америк ерөнхийлөгчийн одоо хууль байгаа шүү дээ. Тэгээд бил те англиар. Хүн бил гаргаад ерөөс 3 сар болоо буцаагаад болсон ба. Тэгээд бид нар нөгөө боломжгүй юм байна. Тэгээд 20 дугаар зуунд тэгээд маш олон орон алдсан юмыг бид нар 21 дугаар зуунд татаж авчираад хийсэн өөрөө одоо энэ бүхний л одоо дагаврыг бид нар одоо хүртэж байгаа. Тэгээд үнийг тэгшхэн барьна гэдэг ойлголт бол одоо тэгээд засгийн газар тушаалаар гаргаж тогтооно гэдэг бол тэгээд урт хугацаанд бол ямар ч боломжгүй гэж үү дээ. Тий, энэ маш их өртөгтэй боломжилж гин гэсэн нэрийн дор нөгөө хүмүүст үнийн буруу мэдээлэл өгөөд нөгөөд чинь дандаа ийм байх юм гэж бодоод үнэтэй машин аваад яваад байгаа. Чимсэн байх юм шиг гэдэг. Эсвэл бол юу гэдэг бензинийг тооцохгүй хэрэглээ яваад байна шүү дээ тийм. Тэгээ энэ бүхнээс өнөөдөр таны илтгэл үндсэндээ улс төрөлдсөн эдийн засаг гэдэг байгаа чинь энэ л дээ. Тэгээд за байдал юм байна. Яа. Тэгэхээр би гол хэлсэн санаа бол одоо энд яг тийм шудраг өрсөлдөөнийг л бий болгомоор байна. Тэгээд манайх нөгөө одоо янз бүрийн улс төрч нар ч юм уу эсвэл иймэрхүү эдийн засгийн форумч гэдэг юм платформ дээр ирээд ярихаараа их мундаг ухаантай юм ярьцгаад бүгдээрээ ингээл их том алсын хараа, хитийн төлөвлөгөө гэдэг их сүртэл юм ярина л да. Айгүй их сүртэй юм ярьцгаад гэдэг. Тэгэхээр яг үнэн чанартаа бидний хүсэж байгаа юм юу вэ гэдэг бол миний ойлголт байгаагаар их жижиг юм хүсдэг юм шиг бид нэр амьдрал одоо хүн болгон нэгдүгээр орлоготой баймаар байна, доктортой. Тэр нь заавал том байх албагүй шүү дээ. Тэгээд орон сууцтай баймаар байна. Эрүүл мэнд боловсролынхаа үйлчлэгийг нэг тийм зовлонгүйгээр Монголдо авчдаг баймаар байна. За тэгэл ер нь нэг тийм сүрийн нөхцөл бүрдсэн багт хүн хэвийн сайхан амьдрах гэдэг шүү дээ. Тэрнээс биш Монгол улс одоо юу гэдэг нано технологиор дэлхийд тэргүүллээ гэдэг бол жирийн иргэн хүнд бол за бахархал мөн л байх л та. Гэхдээ амьдрал нь өөрөө тийм тэгс сайхан болохгүй, хэвийн сайхан болохгүй бол тэр бол нэг тийм айхтар одоо юу гэдэг олимпийн аврагт төрсөн гэд бид нар одоо юу гэдэг бидний амьдралыг сайхан болоогүйтэй л адилхан гэсэн. Тэгэхээр өөрөө тийм жижиг юм буюу одоо үнд чанартай нэг тийм том айхтар тийм бодлогын юм хэрэггүй л юм шиг санагддیں۔ Тэгээд тэгэхээр тийм нөхцөл байдалд аваачих хамгийн сайн арга зам бол өрсөлдөөн гэдгийг л бид нар бүгдээрээ хүлээн санагдаад байна. Жирийн иргэд чинь өрсөлдөөн аягүй чухал юм байх шүү гэж ойлгох хэрэгтэй. Улс төрч нар нь ойлгох хэрэгтэй. Бизнесмэнүүд өөрсдөө ойлгоод ялангуяа хэвлэл мэдээллийн ч гэсэн өрсөлдөөн гэдэг бол ерөөсө халдаж болохгүй зүйл юм байна. Энэ л зүйл биднийг тэр ирээдүйн сайн сайхан юмд аваачих юм байна гэдэг тэр зүйлийг л бүгдээрээ бат ойлгож авахгүй бол одоо манад сүүлийн үед явж байгаа тийм айхтар том пропаганда улс төрийн кампайнууд бол юун лөө явж байгаа гэхээр чөлөө зах зээл буруу юм байна, неолиберализм гэж нэг амар юм байд юм байна, мангас үсгээд байгаа байхгүй. Тэгээд үнийг бол ерөөсөө ингэж тогтоох ёстой, төр оролцох ёстой гэдэг ингээд айгүй тийм тэгж ярьж байгаа хүмүүст өөрсдөд нь ашигтай байгаа юм л да. Тий, ерөөсөө тийм chronic autism төрд орохороо байж байгаа шүү. Тий, яг нь ерөнхийлөгч чинь бас тэрийг харин эдийн засгийн форум дээр маш тодорхой хэллээ тийм ээ. Хариуцлагыг шаардаж байна. Ер нь энэ сонгогчдыг хүний сонгохдоо чи одоо гишүүн боломгцоо хэдэн сарын дотор ямар хууль батлуулах вэ гэдгийг асуу гэж өнөөдөр сэтгэлгээний хуулийг алхам урагшаага харсан юм ерөнхийлөгч ярьж шээ. Мөн тэр хууль ер нь их хурлын гишүүч олон хууль үйлдвэрлэдэг байгаагийн цаана нэг хуулийн дээр гар үсэг зурхаар 20 сая төгрөг авдаг гэж хэлж шээ өнөөдөр. Гэх мэтээр тийм чигээр бизнес болж хууль хийх нь ямар ч хамаагүй хууль хийх нь бизнес бол. Тэгээд нөгөө талаасаа бодвол тэр нөгөө өөрийн
тэр хүн дээр биш санаачах хэрэгтэй. Тэтгэдэггүй санаачах гэх тэр хүн жиг хурлын гişүү сонгогдсон шүү дээ. Тэгээд тэрнийхэн төлөө цалингаасаа гадна тусдаа мөнгө авна гэж яриаггүй шүү дээ. Тэрээр тусдаа мөнгөтэй бол маяг хүн авмаар байгууллагын хувийн секторт ажиллах хэрэгтэй тийм ээ. Би танаас нэг юм өөр юм асуух гэсэн. За одоо бид нар тэр нөгөө Silk Road торгон замын сан гэдэг судалгааны байгууллага тийм ээ. Чөлөө зах зээл жижиг засгийн газартай байх тухай юм судалгааны ажиллаж байгаа олон залуучууд ажиллаж байгаа. За мөн та тэр гадагшаагаа яваад сонин телевизийн програм хийгээд танай вебсайт дээр байгаа. Тэр гадаадд амжилттай явж байгаа монголчуудыг тийм сэтгэлийн яриа гаргаад шүү. Гэхдээ ер нь 2 хүн суугаад энэ чухал шээ тийм ээ ярилцсан. Зодтолсон шүү. Энийг ярилцах ялангуяа амжилтанд хүрсэн өөр оронд очиод тэр ингэж яриад байгаа юм. Та энийг энэ ажил чи ямар хүн хэмжээнд явж байна? Хаа болж байна? Юу хийж байна одоо? Зөв. Яг ер нь зүгээр бидний харж байгаагаар илүү гар цаана байна гэхлээр шинэ үед байх шиг байна. Өөрөөр хэлбэл би шинэ үед илүү их найдлага тавьж байна гэсэн санаа. Тэгээд тэр шинэ үеэ их зөв бодолтой, зөв одоо соёлтой, үнэт зүйлтэй болгож чадах юм бол бидний ирээдүй аврагдах юм бол гэсэн тийм үндсэн суурь төсөөллөөс л энэ ажлуудыг хийж байгаа. Тэгээд манай торгоны зам сангийн ерөөсөө үндсэн төвлөрч ажиллаж байгаа хэсэг бол ялтчгүй залуучууд байгаа. Тэгээд та дурдсан манайх бас дэрэгдээ нэг судалгааны байгууллагатай. Тэгээд бид нэр 2030 он хүртэл ер нь Монгол улсын хүн ам яаж өөрчлөгдөх вэ гэдэг тийм хүн ам зүйн судалгаа бас хийсэн байгаа. Тэгээд тэр судалгаагаар харахад бол 2030 бол өнөөдөр одоо 25 хүртэлх настай байж байгаа тэр залуу хүн ам маань нийгмийн үндсэн ачааллыг авч явахаар харагдаж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг илүү их зөв бодолтой болгочих юм болвол магадгүй тэр сэтгэлгээний хувьсгал тэнд хийж чадах юм бол бид нар ирээдүйд арай өөр нийгэмд амьдрах болов гэсэн тийм горьдлогын үүднээс л одоо бид нар энэ ажлууд хийж байгаа. Нэвтрүүлэг маань ч ерөөсөө тийм зорилготой. Таны нэвтрүүлгийг танай вебсайт дээр алин дээр нь үзэж болдгоо. Одоо энэ 4-р сараас эхлээд Монголын 5 одоо сувгаар зэрэг ингээд цацагтаад явах юм. Нэвтрүүлгүүд бол нэг хийцэн. Тэг нэгэн хийцэн байгаа. Нэг хэмжээний нэвтрүүлэг юм. Ер нь бол нэг 40 орчим минутын нэвтрүүлэг байна. Тэгээд дандаа гадаадад өөрийгөө үнэлүүлж ингээд одоо зах төвшөнд амжилттай ажиллаж байгаа залуучуудыг оролцуулж хийж гарна гинэ. 4-р сараас эхлээд. За сайхан ямар сувгаар. Одоо бидний ярилцаад тохирсон байгаа улс руу суугдал виз, Монгол HD, SBN, NTV энтергээд суугуудаар юм гарах гэж байна тийм. Тэгэхээр бид нар гадаад байгаа монголчуудтайгаа илүү танилцах, сурах боломж гарч ирж байгаа. Тийм. Тэгээ яг бидний зорилго бол залуучуудаа хэрвээ чи хүсэх юм бол боломж нь ийм ойрхон байна. Дэлхий бол ерөөсөө нэг алхаад л байж байна гэдэг санаатай. ID компани гол мишн юу хийж байгаа. Тийм. Зүгээр Монгол ID-г би бол зүгээр 2 бодлын үүднээс анх санаачилж хийсэн. Нэг нь бол Монголд угаасаа юу гэдгийг маш олон салбарууд бий. Эдийн нөгөө бизнесээр ярих юм бол олон маркет бий. Тэгээд бид нар нэг 2 жилийн судалгаа хийж хагаад Монголд ерөөсөө байнгын өсөлттэй байж байгаа 3 маркетыг сонгож аваад тэгээд тэр 3 маркетаа хооронд нь ингэж уялдуулсан бизнес модель бодож олоод тэгээд хийж байгаа бизнестэй ер нь бол технологи сүртэй бизнес. Нэг талаасаа хоёрдугаарт нь зүгээр илүү нэг сошиал тал руу харах юм бол бид нар ер нь нэг юм шинэ стартап байж болно шүү. Шинэ төрлийн бизнес байж болно шүү гэдэг. Ганц Монголын зах зээл дээр ажиллах юм биш үү? Үгүй. Тийм ихтгэл өншил төрүүлэх зорилготой гэж хэлэх юм уу та. За даваад бол тэгээ таны шинэ бүтээгдэхүүнийг хүлээж байна. Хамгийн сүүл хобби. Хобби юу? Тэг ер нь бол хобби бол яг л илүү ингэж нөгөө вижюал гэж ярьдаг шүү дээ. Дүрслэлийн урлаг тал руугаа одоо тодорхой бүтээлүүд хийх тийм хоббитой одоо шилбэл кино, нэвтрүүлэг эсвэл график дүрслэлч байт юм уу тийм хүнд ингээд тодорхой санаа, тодорхой мессежийг ингэж нэг тийм дүрслийн хэлбэрээр яаж хүрэх үү гэдэг тал дээр сонирхолтой. Эдийн засгийн форум дээр яг тийм дүрслийн хэлбэр маш сайн. Хүний сэтгэл буухаар тоо баримтуудыг нойлуудтай цуг бичээд юу хэлээ гэхээр бодогдохоор их сонин юм танилцуулга хийсэн. Танд болон мэдээж та хийгээгүй таны цанч том команд ажилладаг юм байлээ. Энэ танд болон танаар дамжуулаад тэр залуучуудад
баяр хүргэе. Баярлалаа. Эдийн засгийн форум дээр бид энэ асуудлыг асуудлыг шийдэхин тулд зөв онож тавих хэрэгтэй шүү дээ. Тэгэхин тулд үнийн бодиттойгоор ярьж иж бид нийгэмч урагшаа явна тийм. Тэгэхээр энэ ажил та ингэж оролцож бас тэгээд судалгааны институтээр ийм юм хийж байгаа талархаж байна. Тэгээд танай хамт олон ажилд амжилт хүсэж байна. За их баярлалаа. Баярлалаа. За хүн төлөвчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол ID компаниг гүйцэтгэх захирал Мегмар Живийн Халиун Бат оролцлоо. Баярлалаа. Нийгэд Одоо жишээлбэл That's what we see, particularly to going into the